Нийслэлд хэмжээний самар хууль бусаар бэлтгэсэн хадгалсан ийм зөрчлийг нийслэлийн мэргэжлийн ялтын газраас илрүүлээд байна. Тэгэхээр миний харагдаж байгаа яг энэ хашаан дотор ойролцоогоор 50-аас 70 орчим тонн ийм цайруулсан самрыг хадгалж байсан нэг илрүүлсэн байна. Тэгэхээр одоо бол самрыг түүх 20-той байгаа. 10 дугаар сарын 15-наас хойш иргэний болон үйлдвэрлэлийн зориулалтаар тодорхой хэмжээ зааж түүхийг зөвшөөрдөг байгаа. Нийслэлийн мэргэжлийн ялтын газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх өдрөмжтэй шалгалтаар Баянгол дүүргийн 20 дугаар орны нутгийн дэвсгэрт байрлах BC хувьцаат компани хашаанд тэнүүн зурвал хоршоо, ойн тухай хууль зөрчин, иргэдээс хууль бусаар бэлтгэсэн 60-аас 70 орчим тонн хуш модны самар худалдаа авч нөөцлсөн байсныг шалгалтаар илрүүллээ. Энэ асуудлыг улсын мөрдөн байцаах газартай хамтран үргэлжлүүлэн шалгаж байна. Нийслэлийн хэмжээний шалгалтыг явуулсан энэ VCG компани агуулгад одоо маш хэмжээний самар байгаа тийм самар илрүүллээ шалгалтаар одоо энэ янз бүрийн одоохондоо бичгүүд байхгүй. Самрын ургацын жилээс хамаарат их дунд ургацын жил их ургацын жилээс хамаарат түүх бэлтгэлийн хэмжээ яригддаг л да. Дунд ургацын жил бол ерөнхийдөө үйлдвэрлэлийн зорилгод томор бэлтгүүлдэггүй. Их ургацын жилтэй үед бол аймаг сумаагаас нь хамаарат үйлдвэрлэлийн зорилгоор самар бэлтгэх зөвшөөрөл олгодог. Хуш модны самрыг тухайн оны 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд түүж бэлтгэх тохиромжтой байдаг. За үүнээс мөн бэлтгэл модыг гэмтэх, төмөр тавих зэрэг байгаль орчинд олон сөрөг үр дагавар бий болгодог байна. Хүмүүс одоо ашиг олох зорилготойгоор наан одоо түүхийгээр нь түүж бэлтгэх ийм маш хэмжээний үйлдэл болж байна. Энэ ямар хор уршигтай байдг вэ гэхээр эргээд маш хэмжээгээр хуш модыг гэмтээдэг. Яг гэмчийн ихээр одоо давирхаатай болцгоо үзэг модыг одоо самрыг түншиж юмар зохиж унаах зорилгоор мод гэмтээж юм. Хоёрдугаар одоо намрын хуурайлтын үе төмөр тавих одоо маш их эрсдэл дагуулдаг учраас хориотой байдаг. Цаашлаад болцгүйцээгүй түүхийн самрах хэрэгэлснээр гидсний болон шар өвчин гарах эрсдэлтэй хэлж байна. Тиймээс болцгүйцээгүй энэ үед самар түүж зарахыг хоригддаг юм байна. За гэтэл хууль бусаар хэмжээний самар хадгалж байсан тэнүүн зурвал компанийн хувьд ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж зураг авахлахгүй гэх шаардлагыг тавьж байсан юм а. Тэд самраа жижиглэнгээр зардаг иргэдээс худалдаж авсан гэх мэдээллийг хууль хяналтынд өгчээ. Асуудлыг улсын мөрдөн байцаах газартай хамтран үргэлжлүүлэн шалгаж байна. Нийслэлийн хэмжээний шалгалтыг явуулсан энэ VCG компани агуулгад одоо маш хэмжээний самар байгаа тийм самар илрүүллээ шалгалтаар одоо энэ янз бүрийн одоохондоо бичгүүд байхгүй. Самрын ургацын жилээс хамаарат их дунд ургацын жил их ургацын жилээс хамаарат түүх бэлтгэлийн хэмжээ яригддаг л да. Дунд ургацын жил бол ерөнхийдөө үйлдвэрлэлийн зорилгод томор бэлтгүүлдэггүй. Их ургацын жилтэй үед бол аймаг сумаагаас нь хамаарат үйлдвэрлэлийн зорилгоор самар бэлтгэх зөвшөөрөл олгодог. Хуш модны самрыг тухайн оны 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд түүж бэлтгэх тохиромжтой байдаг. За үүнээс мөн бэлтгэл модыг гэмтэх, төмөр тавих зэрэг байгаль орчинд олон сөрөг үр дагавар бий болгодог байна. Хүмүүс үйлдвэрлэлийн зориулалтаар тодорхой хэмжээ зааж түүхийг зөвшөөрдөг байгаа. Нийслэлийн мэргэжлийн ялтын газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх өдрөмжтэй шалгалтаар Баянгол дүүргийн 20 дугаар орны нутгийн дэвсгэрт байрлах BC хувьцаат компани хашаанд тэнүүн зурвал хоршоо, ойн тухай хууль зөрчин, иргэдээс хууль бусаар бэлтгэсэн 60-аас 70 орчим тонн хуш модны самар худалдаа авч нөөцлсөн байсныг шалгалтаар илрүүллээ. Нийслэлд хэмжээний самар хууль бусаар бэлтгэсэн хадгалсан ийм зөрчлийг нийслэлийн мэргэжлийн ялтын газраас илрүүлээд байна. Тэгэхээр миний харагдаж байгаа яг энэ хашаан дотор ойролцоогоор 50-аас 70 орчим тонн ийм цайруулсан самрыг хадгалж байсан нэг илрүүлсэн байна. Тэгэхээр одоо бол самрыг түүх 20-той байгаа. 10 дугаар сарын 15-наас хойш иргэний болон ашиг олох зорилготойгоор наан одоо түүхийгээр нь түүж бэлтгэх ийм маш хэмжээний үйлдэл болж байна. Энэ ямар хор уршигтай байдг вэ гэхээр эргээд маш хэмжээгээр хуш модыг гэмтээдэг. Яг гэмчийн ихээр одоо давирхаатай болцгоо үзэг модыг одоо самрыг түншиж юмар зохиж унаах зорилгоор мод гэмтээж юм. Хоёрдугаар одоо намрын хуурайлтын үе төмөр тавих одоо маш их эрсдэл дагуулдаг учраас хориотой